Сайн байцгаана уу? Сэтгэл эдэгч нэ. За би та нартай энэ 7 хоног сонсох ёстой мессеж хүргэе гэж бодсон. Тэгээд нэг 6-7 үзэр гаргаад тавьсан байгаа. Эдрээсээ та нартай мессеж хүргье. За хамгийн эхлээд энэ үзэрнээс хүргэе. За шууд гэдэг юм уу? За зөндөө юм гараад ирлээ. Энэ видеог сонсож байгаа хүмүүсийн хувьд сонсох ёстой яаралтай зүйл байсан юм шиг л гарч ирлээ. За энэ хүзэрний цаана юу үлдсэн бэ гэхээр зүрхэн урд гарч ирсэн. За энэ ямар ч учиртай вэ гэхээр энэ видеог үзэж байгаа хүмүүсээ зарим хүмүүс нь эсвэл ихэнх хүмүүс нь зүрхэн урдтай анхаарах хэрэгтэй байна. За дараа нь баахан зүйлүүд гарч ирсэн эднэрийг харъя. Зүрхэн урдтай анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн тийм хэн нэгэнд гомдсон сэтгэл байна уу? Болсон зүйлээ мартаж чадахгүй байна уу? Хэн нэгнийг уучлахад хэцүү байна уу? Хэн нэгнийг мартахад хэцүү байна уу гэх мэт зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. За дараа нь юу гарсныг харъя. За энэ хоёр хамт гарч ирсэн. Холилдсон байна. За ямар ч байсан нэг нэгээр нь хэлье. За зүрхэн урд гарч ирсэн. За энэ аргагүй эрэгтэй хүн гарч ирлээ. За энэ бол хайр сэтгэлтэй холбоотой. Энэ хүнийг харуул ингээд гартаа зүрх барьчихсан байна. Зүрх барьчихсан энэ ямар ч өртөө ихээр мэдээж ойлгомжтой. Энэ зүрхэн хурд гарч ирсэн болохоор хайр сэтгэлтэй холбоотой асуудал байна. Магадгүй энэ видеог үзэж байгаа хүмүүс эрэгтэй эмэгтэй хамаагүй л дээ. Ямар ч байсан хин нэгэнд гомдсон байна. Хин нэг нь зарим хүмүүсийн хувьд өөрийнх нь хайрыг, өөрийнх нь сэтгэлийг хүлээж авах нь үү гэж бас бодож байгаа хүн байна. Зарим нь хүлээж аваагүй гэж болох. Ямар ч байсан асуудалтай гарч ирлээ. За хин нэг нь хэрвээ өөрийгөө илчлэх гээд ялангуяа хайртай хүндээ тийм бодолтой байгаа бол тэр хүн чинь хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал маш их гарч ирж байна. За зарим хүмүүсийн хувьд аль хэдийн хосоо олцсон байгаа хүмүүсийн хувьд бол хайр сэтгэлийн харилцаанд нь жоохон асуудал байна гэж ойлгож байна. За энэс болоод 2 дахь үрд болох 3 дахь үрд болох наран сүлжээ үрдэнд нь бас өөрчлөлт орсон байна. За наран сүлжээ үрдний дээр нэг зүрхэн үрд байрладаг. Тийм учраас яг хоорондоо ингэж яг л би дандаа хэлдэгтэй үрд бол ерөөсөө хаалгаар төвчин шиг нэгнээсээ нөгөөд халдварладаг. Тийм болохоор зүрхэн үрчин маш хэцүү байгаа учраас наран сүлжээ үрчин нөлөөлж нэг л тийм өөртөө итгэлээ алдсан байна. За ихэнх хүмүүсийн хувьд энэ онд ийм зүйл болсон байна гэж харж ийн яад бол маш их эсвинтэй гарч ирж байна. За тэгэхээр дараагийн он 2026 онд яах вэ гэхээр энэ зүйлээ нэг тийш нь олгох, дуусгах гэх мэт зүйлүүд зарим хүмүүсийн хувьд болж магадгүй. За яагаад гэвэл дараа нь ерөөсөө болохгүй байгаа энэ яагаад ч юм бэ? Би ийм хайр сэтгэлийн уншлага уншина гэж бодоагүй. Гэхдээ цаанаас гарч ирж байна. Ямар ч байсан энэ хашаага нээгээд явж байгаа эмэгтэйг харуулж байна. Явахаас өөр аргагүй болно. Хин нэгнийг ардаа орхино гэж байна. Бас 9-т гарсан. За 9-т 3 удаа гарч ирсэн. Маш хүчтэй гарч ирж байна гэж ойлгож байна. За тэгээд эмэгтэй хүн зүрхээ ярьсан байгаа. Бас гарч ирсэн байна. Маш гайхалтай. За ингээд эмэгтэй эрэгтэй хоёулаа зүрх барьчихсан байна. Эрэгтэй нь магадгүй зүрхөө өгөхгүйгээд эмэгтэй нь зүрхөө өгöd байгаа байдлыг харуулж байна. Гэхдээ зарим энэ видеог сонсож байгаа хүмүүсийн хувьд өөрийнхөө сэтгэлийг татаж авна гэж бас би харж байна. Сэтгэл санааныхаа тэнцвэртэй байдлыг олохын тулд өөрийгөө болохгүй байгаа тэр харьцаанаасаа татаж авнаа гэж байна. За зарим хүмүүсийн хувьд бол энэ өөрийгөө нэг хамгаалах гэж байгаа юм шиг тийм байдлыг харуулсан байна. Магадгүй хин нэгэнтэй харилцаандаа сэтгэл хангалуун бус нөгөө хүн бас тийм баг зэргийн дарамт өгдөг ч юм уу, зовоодог ч юм уу, тийм хүн бас энэ видеог үзэж болох юм. Тийм учраас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахын тулд ингэж зогсож байгаа байдлыг харуулсан байна. За сонин зүйл нь юу вэ гэхээр 8-т 2 удаа гарч ирсэн, 9-т 3 удаа гарч ирсэн, 1-т 1 удаа гарч ирсэн. За энэ бүгд бол тоонууд бол цаанаасаа угаасаа ямар нэгэн зүйлийг хэлж яадаг, илэрхийлж яадаг. Ямар ч байсан энэ видеог үзэж байгаа хүмүүс хайр сэтгэлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр
шинэ онд гаргах болно. Ихэнх нь бараг л хин нэгэнтэй харьцаагаа дуусгах тийм зүйл ер нь давмгаалсан харагдаж байна. За би дараа нь энэ үзэрнээс өгөх гэж байна. За эндээс би 3-ыг гаргая гэж бодож байна. За энэ хамгийн эхлээд юу гарсан бэ гэхээр энэ видеог үзэж байгаа ихэнх хүмүүс анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл зөв мэдрэмж сайтай хүмүүс байна гэж би харж байна. Зөв мэдрэмж сайтай учраас өөрийнхөө зөндөө харилцаатай холбоотойгоо зүйл дээр өөрийнхөө зөв мэдрэмжэндээ илүү сайн итгэх хэрэгтэй гэж гарч ирж байна. Яагаад гэвэл өөрөө дотроо энэ харьцаа болохгүй байна, бүтэхгүй байна, нэг л явцгүй байна гэдгийг мэдэрч байгаа хүмүүс харагдаж байна. За мөн энэ улаан онг маш их давмгаал гарч ирсэн байна. Энэ зөв мэдрэмжтэй хүмүүс маань ер нь нэлээд тийм эрч хүчтэй хүмүүс ээж болох юм. Магадгүй зарим нь гал энергитэй, хонь, арслан ном байж болох юм. Гэхдээ өөр ямар ч орны хүн байж болно л доо. За дараа нь юу гарсныг харъя. За энэ бол яг түрүүний миний хэлсэн хин нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж хүлээж байгаа хүмүүс байж болох юм гэж би бас хэлсэн. Тэрнтэй холбоотой гарч ирсэн байна. Тийм болохоор хүлээлт үүсгэсэн байгаа тэр байдлыг харуулж байна. За ямар ч байсан өөрийнхөө үн цэнийг ерөөсөө алдаж болохгүй гэж энэ хүлээж байгаа хүмүүст хэлмээр байна. Хэрвээ хин нэгэнтэй харилцаа ч маш хэцүү байх юм бол өөрийгөө бодож, өөрийнхөө үн цэнийг бодож тэр хүнийг бараг л орхих нь зөв сонголт байх болно гэж би харж байна. За дараа нь юу гарсан бэ? Зарим энэ видеог үзэж байгаа хүмүүсийн хайр сэтгэлтэй холбоотой асуудал дээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр юм байна. Нөгөө хүнээ сайн ажиглаж байгаа байдлыг харуулж байна. Нөгөө хүнээ ажиглаа, зарим нь бараг 11 сард ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах гээд байгаа юм уу? 11-ийн тоогорч ирсэн, 5-ын тоогорч ирсэн, ямар ч байсан нэг өөрчлөлт хийх гээд за юу ч гэсэн нэг хэсэг ажиглая гэж бодож байгаа хүмүүс бас энэ видеог үзэж байгаа юм байна. За дараа нь би энэ үзэрнөөс гаргах гэж байна. Цаанаас л хайр сэтгэлтэй холбоотой зүйл гараад ирлээ. Би уг нь хайр сэтгэлтэй холбоотой мессеж өгнө гэж бодоогүй байсан. За энэ үзэрнээс бас 3-ыг сонгоё. За 3 үзэр гаргачлаа. За яах аргагүй цаанаас ингээ хайр сэтгэлтэй зүйл гараад ирлээ. За энэ юу гарсан бэ гэхээр энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд хайр сэтгэлийн холбоо нь маш гүнзгий, магадгүй хоорондоо сөүл мэдс байж болох юм. Гэхдээ ямар нэгэн зүйл дээр ингэж бас таарахгүй байгаа тэр байдлыг нь харуулж байна. За энэ түрүүний миний гаргасан зөв мэдрэмжтэй гэдэг зүйлдээ маш сайн тохирч байна. Энэ зөв мэдрэмжтэй хүмүүс бол энэ видеог маш их үзэж байна. Тэгээд ер нь яах ёстой, ийх ёстой бүгдийг нь ер нь мэдрэмжээрээ ер нь мэдэрч эхэлсэн байгаа юм байна гэж би харж байна. За дараа нь юу гарсан бэ? За тэр чигээрэл хайр сэтгэлийн зүйл болчлаа. За энэ ингээд бас улаан өнгөтэй зүйл гарч ирсэн байна. Энэ бол маш тийм халуун, маш тачаангуй. За ер нь ийм мэдрэмжтэй эмэгтэй хүмүүс бас үзчихэж магадгүй гэж би харж байна. За зарим нь эрэгтэй хүн ч гэж болно. Яг л энэ заавал эмэгтэй хүн зориулсан мессежүүд биш. Хүүс хамаагүй. За дараа нь юу гарсан байна? За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүс маань ялангуяа тэр зөв мэдрэмжтэй гэсэн хүмүүстэй холбоотой хийж болох юм. Юу гарсан бэ гэхээр маш сүнслэг хүмүүс байна гэж байна. Тийм болохоор ямар нэгэн байдлаар тийм хин нэгнээс ямар нэгэн сүнслэг мессеж авах ч юм уу. Тийм зөвлөгөө аваарай гэж гарч ирж байна. За одоо би та нартай энэ үзрээс өгөх гэж байна.
За бас 3-ыг суулгая. За дараа нь юу гарсан бэ гэхээр хамгийн их нь гарсан зүрхэн өртөө холбоотой зүйл гарч ирлээ. За энэ ямар учиртай вэ гэхээр зүрх сэтгэл чинь 2026 онд маш сайхан эдгэрлийг олох болно. За мэдээж зүгээр байж байгаад эдгэрнэ гэж байхгүй. Өөрөө тэрэн дээр ажиллах хэрэгтэй. За гарсан зүйлүүдийг харъя. За энэ бол өөрийг чинь маш их тийм сүнслэг, мэдрэмжтэй, мундаг, бас тийм өөрийн гэсэн тийм хобби, чадвартай байдлыг чинь харуулж байна. Энэ видеог үзэж байгаа ихэнх хүмүүс маань ямар нэгэн зүйлд сайн тийм гэдгийг харуулж байна шүү. За тэгээ дараа нь эмчнэл ягаан өнгөтэй үзэр гарсан. За сонин зүйл нь юу вэ гэхээр эмчнэл ягаан өнгөтэй энергитэй. Бас 8-ын тоо таарсан. 8-ын тоо гараад өөр чинь юу гэж хэлж байна гэхээр ямар ч шийдвэр гаргана, ямар ч сонголт хийн. Энэ дээр бол заавал өөрийнхөө логик ухааныг ашиглаад авах шаардлага байхгүй. Яагаад гэвэл угаасаа юм сүнслэг мэдрэмжтэй хүмүүс болохоор сэтгэлээд агаарай. Сэтгэл зүрхэндээ бол яах ёстойгоо мэдж байгаа. Тэрнээс гадна орчлон ертөнцийн залбирч, өөрийнхөө сүнсэн багийнхандаа бас залбирч зөв сонголт хийхэд туслаач гэж хэлж болно. За дараа нь юу гарсан бэ гэхээр энэ ингээд газрын ингээд хөвж байгаа эмгтэйг харуулж залбирч байгаа юм шиг. За энэ ямар ч учиртай вэ гэхээр энэ видеог үзэж зарим хүмүүс нь болохгүй байгаа нөхцөл байдлаасаа болоод нилээд юм сэтгэл санааны байдлаа тэнцвэртэй байх шаардлагатай гэж гарч ирж байна. Тийм учраас аль болох өөрийгөө сайн газардуулах хэрэгтэй. Яаж газардуулах вэ гэхээр байгальтай газар очих хэрэг боломжгүй хүүтэн гэх мэт асуудал байгаа бол бяцлаглаар өөрийгөө газардуулж болно. За бидэндээ гаргахаа марчиж. За би нууцтай өдрнүүдээсээ гаргах юм. За эднэрээсээ би нэг үзэр авъя гэж бодож байна. Ямар ч хэлсэн цаанаас л хайр сэтгэлтэй холбоотой зүйл гарч ирээд байна да. За нэг үзэр авъя. Энэ видеог сонсож байгаа хүмүүс. За дахиад нэгэн тоо таарсан. Энэ видеог үзэж байгаа хүмүүс unicorn дараа юу гэж хэлж байна гэхээр маш их тийм зүйлийг мөрөөдсөн зүйлүүдээ маш тийм зураглалтайгаар хардаг, төсөөлөн бодох чадвар сайтай хүмүүс гэж байна. За тэгэхээр өөрийнхөө энэ төсөөлөн бодох чадварыг ашиглаж аль болох мэдээ сайхан зүйл бодорой гэж хэлж гин. Энд ягаан өнгө гарсан байна. Энэ ягаан өнгө, ногоон өнгө бас гарсан байна. Ягаан ногоон өнгө бол ерөөсөө зүрх сэтгэл, хайр сэтгэлтэй холбоотой. Тэгээд өөрийнхөө хайр сэтгэлтэй холбоотой зүйлийг аль болох мэдээж маш гоё зураглалтайгаар бодох хэрэгтэй. Төсөөлөн харах хэрэгтэй. За тэгээд дараа нь би энэ үзэрнээс нэгийг авъя. За энэ видеог үзэж байгаа хүмүүс маань цагаан хүн гарч ирсэн байна. Энэ ямар учиртай вэ гэхээр мэдээж аль болох маш тийм тайван байх хэрэгтэй. Сүнслэг байдалтай орох хэрэгтэй. Цагаан өнгөтэй сарнаа гарч ирсэн байна. Яг одоо өөр чинь энэ болохгүй байгаа асуудал, эсвэл хайр сэтгэлтэй тийм асуудал байл тэрийгэ жоохон ухаарч илүү сайн ойлгохын тулд сүнслэг байдал руугаа ороод эсвэл сайн залбираад ер нь л юм дотгошоогоо өнгөх хэрэгтэй. Энэ байдал чинь өөрийн чинь амар тайван байдлыг алдагдуулж байна уу? Яагаад гэвэл энэ эмэгтэй нүднийхэн доор цагаан өнгөөр энэ нулимсыг харуулсан байна. Жоохон уйтгартай байгаа байдлыг бас харуулж байна. За тэгээд энэ үзрээс гаргая. За энэ бол урам өөх үзэр байх болно. За яг одоо энэ хүзрийн нөгөө талд нь юу гэрсэн бэ гэхээр ингээд хаар шаарл өнгөтэй энерги гарч ирсэн. Энэ бол яг одоо өөрийн чинь дотор болж байгаа харилцаатай ч холбоотой энэ байдал юу нэг л болохгүй нэгээд. За тэгээ гайхалтай зүйл нь юу вэ гэхээр 9 тоо орсон. Дахиад 9 тоо 4 дахь удаа гараад ирлээ. За ямар ч байсан энэ хаар шаарл цагаан өнгнөөсөө гарч амьдралаа илүү өнгөлөг болгохын тулд
өөрөө өөрийнхөө төлөө хүчтэй зогсох хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байна. Юу зөв гэж бодож байна? Тэрийг өөрийнхөө мэдрэмжээрээ дагаад тэрнийхэн төлөө хинээс ч айлгүй зогсоорой гэж харуулж байна. За тэгээд та нартай жоохон ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна. Энэ 7 хоног чинь амар тайван байдлыг хүсэн өрөөё.